За өнөөдөр 2024 оны 10 сарын 31-ний өдөр за 79 96 11 гэдэг утсанд байна. Өнгөрсөн 7 хоногт ирсэн иргэдэс ирсэн саналуудын талаар би товчхон шуурхай мэдээлэл хий. За нэгдүгээр асуудал бол ингээд цахилгаан дулааны үн одоо нэмэгдэх гээд байгаа юм уу? Юу болоод байгаа юм бэ? Гэт ийм юм одоо иргэдээс нэлээ ирсэн байна. Би сонсхын ингээд цахилгааны мөнгөийг 30%-аар 11 сарын 1-ээс нэмнэ гэж яриад байна. Энэ нэгдүгээр одоо зүгээр орон сууцны болон зөвхөн гэрийн тооцоолол яг багтаар гаргах. За ингээд энэ дээр ямар асуудал үүсч байна вэ гэхээр цахилгааны үнийг бол 30% нэмнэ. Дулааны үнийг бол 85% нэмнэ гэсэн. Ийм юм бол одоо энэ засгийн газар дээр яригдээд явж байгаа. За гэхдээ 11 сарын 1-ээс бол арай нэмэхгүй. Энэ нөгөө төсөв мөнгө нь батлагдсны дараагаар одоо энэ асуудал бол нэмэгдээд явах юм байна. Манай иргэд бол юу гэж дургуутж байна вэ гэхээр 30%-аар цахилгааны үн нэмдэг чинь буруу байна. Дулааны үнийг 85% нэмдэг чинь буруу байна. Засгийн газар ч ажиллаа хийхгүй байж бидний одоо ахуй амжиргаан дээр одоо дарамт учруулж байна. За энд ирсэн тодорхой нэг санал, саяны миний сонссон санал бол юу ярьсан гэхээр за ингээд айл өрхөөсөө гадна хувийн аж ахуйн нэгжүүд дээр энэ одоо их том дарамт болно. Энийг яах гэж байгаа юм бэ? Тэр засгийн газартаа хэлээч гэсэн байгаа. Хоёр дахь нь бол Улаанбаатар хотын газартай холбоотой ийм одоо асуудал нэлээд хэд орж ирсэн. Нэг нь ингэж байгаа. Энэ хэр манай газрын анхаарчмаар юм байл. Энэ нэг айлын газрын тухай яриаггүй. Ерөөс Улаанбаатар хотод орж ирээд ингээд хашааны газар 0.7 молоогоо ингээд хөөцөлт гэхээр үнэн дийлддэггүй. Цөмөөрөө дамжтад очихсан нэг хүн 10 хашааны газар зарна, 20 хашааны газар зарна гэдээ яваад байх юм аа. Тэгээд яваад очихлоор маш хурдан гаргаж өгнө. Тэр газрын албанытайгаа нийлчихсэн маш хурдан зөвшөөрлийг нь бүртгэж өгнө. Гэт иймэрхүү болцсон байна. За энийг манай газрын албаных нь зөвхөн сонгоо хайрхан гэхгүйгээр манай Улаанбаатарын газрын албаных нь энийг анхаарад зөв болгоод тэгээ би бас энийг орхихгүй энэ асуудлыг дахиж ярина. За дараагийн асуудал нь утаа. Одоо энэ утаач нэхлэлээ штэ энэ сайжруулсан төвчнийхээ талаар нэг мэдээлэл хийгээч гэсэн. Би одоо энэ нийслэлийн асуудал утаач энэ нийслэл сайжруулсан төвч нийслэл рүү очсон юм байл штэ. Тэгэхээр Нямбатар даргыг энэ иргэддээ нэг мэдээлэл хийчихээ гэдээ би одоо 3 удаагаа хэлж байна л да. Тэгээ хийх байлгүй дээ. Хариуцсан ажлыг хиймээр байна. За сургуулийн асуудал өмнө бид нар 3 сургууль ярьдаг байсан чи одоо 122 дугаар сургууль гээд сургууль нэмэгдсэн. Юу гэж нэг гэхээр 122 дугаар сургуулийн 1-2 дугаар ангийн хүүхдүүд зориулалтын бус байранд хичээлж байна. Энэ тал дээр яарал дарах хэмж авч өгөөрэй. Тэгээ одоо энэний чинь яг шууд шийдэхгүй юм чинь хэн блэ энэ манай сонгоо хайрхан дүүргийн боловсруулалтыг нь хариуцсан хүн байгаа дүүдэгээд нэг дарга байгаа. Тэр нөхөрт одоо хэлүүлсэн байгаа. Энэ одоо 122 дээр очиод тэгээд энэ буцаад бас энэ иргэдтэй нэг мэдээлэл өгөөтгөө гэж. За барилгын зөвшөөрөл одоо ингээд энэ засгийн газар дээр ийм ярьж байна. Энэ дээр нэг анхаарал тавиад байгаа чи энэ дээр хүнд суртал хээл хавал авилгал их байдаг юм аа. Энийг одоо засаад янзлаад өгөөч гэсэн. Энэ барилгын зөвшөөрлийг барилгын яамны төрийн нарийн бичгийн дарга за төмөрхөө гэдэг хүнд өгсөн байгаа. Төмөрхөө. Одоо энэ би утсыг хэлээд яг 88.11-т утастай хүн залгасан байгаа. Тэр хүн шаардлага гараад дахиад манай 11 энэ номер руу залгуул таныг одоо энэ төрийн нарийн бичгийн даргатаа бас уулзуулаад яг одоо ямар асуудал тулаад байгаа яа шийдэх үү гэдэг ингээд нэг жоохон бодиттой юм ярьчихвалмаар байна. За энэ төгсгөлд нэг юм хэлье. Манай сонгоо хайрхан дээр ингээд дутуу босцсон иргэдийн маш их мөнгийг авцсан. Тэгээд одоо болтол босгож байгаа гэсээр байгаад зөндөг цаг алдсан. Энд Киди апартмент гэдэг ийм компани байгаамаа. Компани юм хороолж юм. За одоо энэ нөхдүүдтэй ирсэн. Эннийх нь утсыг би тэднээс аваад ярихаар утсаа авахгүй байна. Тэр Киди апартментыг анхаараарай. Та нар энэ иргэдтэй уулзаж одоо энэ байшин савчин босох юм уу босохгүй юм уу энэ иргэдийн мөнгө төгрөгийг яах гэж байгаа ярмаар байна. Энийг би ингээд орхихгүй шүү дээ. Эх 7 хоног дахиад ярина. За тэгээд энэ 8 дахь дугаар буюу өнгөрсөн 7 хоногт иргэдээс манай энэ 11 гэдэг утсанд ирсэн асуудлыг би товчхон тоомлчлаа.